тогтолцоо. Нэгдүгээр, хоёрдугаарт бол үндсэндээ улс оронд үүссэн байгаа энэ нөхцөл байдлыг одоо улс төрийн хүчнүүд бол яг зөвшөлтийн журмаар шийдэх ёстой гэж ойлгож байгаа. Эргээд хоёлын татврынхаа асуудал руу оръё л да. Одоо хөрөнгө оруулалтын тухай хуулиар жишээ нь Монгол улсад хөрөнгө оруулж байгаа гадны хөрөнгө оруулагчид оруулж байгаа хувь хэмжээгээр бол татвараас хөнгөлөгдөө тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулах боломж нь нэгдэж байна л да. Гэтэл Монголд амьдарч байгаа Монгол улсын иргэн өөрөө нийслэл хотод амьдарсныхаа төлөө, тухайн орон нутагт амьдарсныхаа төлөө хэн нэгэндээ бэлгэлийн журмаар одоо өрөө байраа одоо өв залгамжуулан үлдээснийхаа төлөө бүх шатандаа татвар төлөх болж байна л да. Тэгэхээр гадаад иргэдэд найр тавиад идэг, жинхэнэ Монгол иргэдтэй татвар нь улам чангараад идэг. Энэ асуудлыг бас яаж зохицуулах хэрэгтэй юм бэ? Энэ хөрөнгө оруулалтын тухай хууль дээр бас энэ гадны компаниудад нэг хөнгөлөлт өгсөн юм шиг нэг юм яриа байгаа. Энэ бол үгүй. Энэ саяхан баталсан хөрөнгө оруулалтын тухай хууль ерөөсөө татврын орчныг л тогтворжуулах, ийм л татврын тогтворчлтын баг хууль гэж хэлж болно шүү дээ, тийм ээ. Тэгээ ийм л нөхцөл байдал үүссэн байгаа. Энийг бас зүгээр тайлбарлах хэрэгтэй. Нэг талаасаа. Нөгөө талаасаа бол ер нь энэ татврыг нэмэх асуудал дээр бол заавалчгүй одоо ард иргэдээсээ гэдэг юм уу, эсвэл тухайн салбарын энэ одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс тодорхой асуулга, судалгаа, тооцоо үндэслэлтэйгээр л энэ асуудалд хандмаар байна. Тэгэхгүй бол нэг өдөр ард иргэд байтугай бид нар өнөөдөр ард иргэдийн төлөөлөл болоо сууж байгаа бид нар төртөл яг өнөөдөр нь маргааш нь энэ ширээн дээр цаас тавьж шүү дээ. Ямар ч одоо унших тийм ээ судлах цаг болцоо өгөхгүйгээр тэгээд байнгын хороогоо зарладаг, чуулганаа зарладаг. Ингэж хүчнэдэж болохгүй л дээ. За баярлалаа. Тэгэхээр хоёулын ярилцах цаг бас өндөрлж байгаа шүү. Тодорхой сэдвээс студид маань ирчүүлээд ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. За их баярлалаа.